Сайн байцгаана уу үзэгчдээ. Мандала подкаст эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор өв судлаач Баясгалан өрөөдөн ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За тэгэхээр өнөөдөр та бүхэн Монгол домын талаар ярилцъя. Ер нь ямар нэгэн домын зан үйлгүй тийм ард түмэн ховорхон байдаг, бараг байдаг бах. Тэр дундаа монголчууд бол ийм ёс заншилтай ард түмэн. Домын хүмүүс янз янзаар тайлбарладаг бах. Та яг энэ өв судлаач хүний хувьд дом гэж юу вэ гэвэл юу гэж хариулах вэ? Дом гэдгийг чинь цаана ер нь бол байгалыг таньсан, хүний амьдралын зүй тогтолж амыг таньсан, норвой ертөнцийн учир шалтгааныг таньсан тийм том эрдэм ухаантай хүмүүс өөрсдөө нэг тэрийг одоо энэ цагт нэг томьёоч гэдэг юм уу, тэрсгэлч гэдэг юм уу бичдэг штэ. Тэгвэл тэр цагт тэр агуу нэг мэддэгдэхүүнийг багтаачсан тийм оройн дэд эрдэм байдаг. Тэгээ энийг одоо үр удамдаа дамжуулахдаа за энэний чинь цаана одоо хоёрын үржлээд 2 тэнцүү 4 байгаа шүү гэдэг юм те. А квадрат Б квадрат тэнцүү одоо С квадрат байгаа шүү гэж өвлүүлэх чинь өөрөө хэцүү учраас зүгээр тэрийг мэддэг хүмүүс нь тэр дом гэдэг жижигхэн зан үйлдээ тэрийг шингээчээд тэрийг амьлуулад нөгөө тэр томьёогоо тэгшгэлээ гаргалгаатай нь хариулттай нь шингээгээд үлдээж гисэн тийм өв соёл. Буюу цаанаа бол асар өндөр эрдэм байдаг. Өвгдөөцөөс өвлж авсан тийм зан үйлтэй ард түмнүүд бол хэрэгжилж байна. Гэхдээ хамгийн дээдийн буюу хамгийн хүчтэйг нь хамгийн их үр дүнтэй нөлөөтэйг нь монголчууд өөрсдөө хэрэглээд өвлөөд үр удамдаа дамжуулаад зан заншилтаа суулгаад соёлдоо шингээгээд тэг аваад ирсэн байдгийн байлээ. Таны үндсэн мэргэжил болохоор эдийн засагч, инженер. Яагаад ийм өв судлаач, дом судлаач болчих вэ? Одоо Зулпад улсын Ленинград хотод инженерийн сургууль төгсөн, Төмзөө эндээ сургуульд автомат хэлний механик инженер төгссөн. Тэгээд дараа нь эдийн засагч болоод тэгээд дараа нь Америкт нэг менежментээр сурсан. Тэгэхээр энэ олон орнуудаар явж байхад нэг угаасаа л одоо жишээлбэл манай сургуульд ихт чинь 18,000 оюутан сурдаг байхад 30-40 одоо улс орнуудаас сурдаг байлаа л да хүмүүс. Тэгэл бүгдээрээ нэг өөрийн гэсэн түүхтэй соёлтой. Одоо бид нар дээлээ өмснө, бид нар одоо морин хураа тоглодогч байх юм бол нөгөөдөл чинь бас өөр өөр заншлээ. Тэгээд оюутнуудын тийм уралт одоо юу гэдэг концерт, урлагийн үзлэгт янз янзын тэр үед бол энэ хаашиг нэг тэмцээнүүд болдог байсан. Тэгээд тийм зүйл дээр л анх сонирхож байсан байхгүй. Тэгээд дараа нь бас Америкт очиод одоо социализмын үеэр суралцж байгаагүй бусад одоо Арабаас, Африкаас, Латин Америкаас гэх бус орнуудаас суралцж байгаа шүү дээ. Тэр олон орны оюутнуудтай хамт ингээд суралцж байхад манай монголчуудын хэрэгэлдэг шиг тийм домын зан үйл тэр дунд ажиглагдчих байгаагүй. Байлгүй яг одоо би ингээд эрхүүгийн бэлтгэлд сурж байгаа тархиа хөдлөгчөж байгаа байхгүй, толгойгоо хөдлөгчөж байгаа шүү дээ. Тэнгүүд нэг орс юм ирээл нэг шанахтаа бас барьж байгаа л эмчилж байгаа намайг. Тэгэл дараа нь ингээд нүд өвдөөл орой үчин цагаар хичээл хийж чадахгүй нүд тулаагаал нулимс гойж байна. Бас нэг орс юм ирээл засаад өчөж байгаа. Ингээл эн чинь ингээд гайхалтай би өөрөө өчнөө ингээл эмчтэй үзүүлээл одоо оюутнуудынхаа эмчтэй үзүүлээл туслал хийгээл тарай мараа гээл хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгэд идэхгүй байгаа. Тэр хүн нүд рүү хараалгүй ингээд ийм өчтэй тэгдэж штэ гэж хэлээд тэгээд тэр нь ингээд бараг нэг 20 хоног дотор зүгээр болохоор чинь сонирн байхгүй. Тэгэхээр чи хүн өөрөө ирэхгүй ялангуяа инженер одоо миний өөрөө унган зан юм уу тийм юм сонирхдаг саваагүй. Яагаад гэж аюух юм асуудаг. Багасаа тиймсэн. Энд ч одоо нууцлаг штэ домжих нууцлаг сонир. Энэ Монгол домын нууцлаг зүйл юу вэ? Ер нь бол дом амьтай гэдгийг л хэлээ амьтай. Амьтай гэдгийг чинь цаана юу гэсэн үг вэ? Зүгээр л амьтай гэхэлэр амьтай биш байхгүй да. Одоо яг бидний зүрх шиг зүрхтэй, амьсгалдаг, мэдээлэлтэй, тэгээ тэр үйлчлэлтэй гэх юм. Хүн яг л хүн шиг байхгүй. Тэгэхээр нэг тэр домын хүч юусоо аминдаа оршдог. Амныхын цаанаага тэр амин хүчийг тэтгэж байгаа. Одоо эзэдтэй гэх юм уу? Тэр чинь ямар нэг зүйл одоо би Ислам амьтай гэхэд миний аим одоо надад миний бидэр биш үү те? Тэрэн шиг тэр дом үлдээд байгаа зан үйлийн чинь цаана амин тэрийг анх бүтээсэн эзэн тэр эзний уурах тархины эрдэм мэдлэг тэгээ сэтгэл хүч байгаа байхгүй. Монгол дом бол одоо маш олон төрлийн уул ус одоо ахуй амьдрал за тэгээд учир шалтгаан хүсэл одоо мөрөөдөл гэл олон янзын зүйл байдаг байх. Та ямар зүйлүүдийг одоо хүмүүс заадаг юм бэ? Хүмүүсийн домын талаар энэ хэр сонирхдаг юм? Би юу заадаг вэ гэхээр яг дом маш олон л доо одоо бүр маш их энэ цагийн ингээ ахуйд хэрэгжилж байгаа ардын жижиг домод одоо нэг энгийн домод зөндөө байна. Гэтэл монголчууд мартцсан гэдэг юм уу хэрэглэхэн болчихсон. Гэхдээ
бүр дээр үдээ хэрэгжилж байсан маш олон дом байна. Тэр талаар заадаг. За хэрвээ домыг хүн болгон сайн эзэмшчих юм бол нэг тийм өвчин гэдэг зүйл зовлон гэдэг зүйл хүний амьдралд байхгүй байх учиртай байхгүй юу? Тэгэхээр дом бол ганцхан одоо Монголд биш ээ. Жишээ нь Европ зүгийн хүмүүс ерөнхийдөө нэг тийм хар муур зам хөндлөн гарахад одоо нэг тийм ямар нэгэн дом хийдэг эсвэл надад одоо муу юм битгий тохиолдороо гэдэг нэг тийм нийт нэг тийм одоо зан үйл байна л да. Учир шалтгааны мэддэгч бай, мэддгүүч бай янз бүрийн хүмүүс ингээд ингэх ёстой гинлээ гэдэл одоо ингээд л хүүхдээ орой өдөж гаргахдаа амран дээр нь хөө төрөх жишээний. Таныг энэ Монгол домын талаар нэлээх үнзгэрэлж одоо бас судалж байгаа гэж би сонссон. Хуу ямар учир шандсан байна. Монголчууд сэргэн манлаа дараа нь яагаад ингэтлэх бууранд оройтов? Маш их олон өөрсдийн болоод хөндлөнгийн нөлөөллүүд байгаа штеп. Энгийнээрийнхээ заа манжаас ирсэн хорлолч гэдэг юм яригддаг штеп. Одоо тиймэрхүү юм байж лээ. Тэр зүйлийг дарахын тулд төрийн хэмжээний хардам хийдэг байхгүй. Одоо хийж дардаг тийм хүчтэй чадaltaй нэг өвгдээцүүд биднэрт байжээ. За тэгэнгүүт дараа нь улаан ном гэж байдаг. Улаан дом. Улаан дом тийм. За тэгэнгүүт тэрний дараа хөх дом гэж байдаг. Хөх дом гэхэлэр альва ямиг засах, сайжруулах болохгүйг ингээд одоо инженерингийн сэтгэлгээ яг тэн дээр явагддаг байхгүй. Хэрэггүй хэрэгсэл аваа ажиллах хэрэгтэйг солио тавьчлаа гэдэг шиг тийм засахын дом дээр хөх дом хэрэгэлдэг. Монголчууд бол хөх домыг маш өндөр хэрэгэлдэг байсан. Угаасаа нэг болохгүйг засаад болохыг дэлгэрүүлчихэж байгаа. За тэнгуү шар дом гэж байдаг. Тэр нь одоо улс орны хэмжээнд ярих юм бол ядуурл, гуйланчлал, өсөглөн одоо энэ гашуун зовлонгууд байна шүү дээ. Тэрийг жишээлбэл шар домоор дарж болдог. Цаана бас л шар домын хүчтэй амь эздүүд байдаг байхгүй. За тэгэл гэхмэчлэн өшөөд өнгөт дом гэж байна. Сүүн дом гэж байна. Сүүн дом бол маш хүчтэй. Монголчууд сүүн домыг бол маш хэрэгжилж байсан. Хүний нэг сүүн цагаан сэтгэл, ариун цагаан сэтгэл ингээд дэвжих, арвижих төр 9 цагаан 10 цагаан буян дуудах тэр зорилгодоор жишээлбэл сүүн дом хэрэгэлдэг. Тэр хин дуртай нь ямар нэг домыг ингээ ашиглаад бас байж болдоггүй. Ер нь бол монголчууд ингэдэг байсан. Одоо энэ цаг шиг маш их эм тан уудаг бол байгаагүй гэж хэлдэг. Яг үндэ хэлэхэд. Тэгэд монголчууд нөгөө бид нар одоо нэг юмыг харьцангуй одоо хүмүүс нөгөө бэлэг ертөнц байдгийг мэдээд авчиж юм. Тийм хүн бас нэг аавраатай гэрлэн бүрхүүлтэй, энергэн бүрхүүлтэй. Гэрлэн гэхэлэр Багдад гэдэг шүү. Энергэн бүрхүүлтэй, цацраган бүрхүүлтэй, гэрэл туян бүрхүүлтэй гэдгийг мэддэг болчлоо. Бүрхүүл юу ахав дээ? Уг нь бол эрчмийн бие, нарийн бие л байхгүй да. Тэгэхээр тэр биетэйгээ мэддэг болоо дээр нь цахаад махан бие буюу энэ одоо бодит одоо физик бие шүү дээ. Тэгэхээр энэ хоёр чинь хамтарч байж нөгөө хүн эрүүл сарвал инхтэн хамдраад. Тэгэхээр монголчууд дом гэдгээр нь юуг нь ангаадаг байсан бэ гэхээр тэр саяын ярьлаа эрчмийн бие буюу нарийн бие, энергийн биеийг нь засдаг. Эм гэхлээр энэ махан биеийг нь засдаг. Тэгжэл үйлчлдэг. Тэгээд эм дом түрүү ярьлаа дом гэдэг үг чинь өөрөө амьтай. Тэгэхээр дом гэдгийн цаана маш том амин өвгдүүд байгаа, амин эрчмүүд байгаа. Тэгэхээр ер нь домын зан үйл гэдэг хүндрэлт үүссэн цагаасаа л ганц монголчууд биш одоо бүхий л одоо улс үндэстэн энэ дом дээр шинжлэх ухааны хөгжлийн өндөр хөгжсөн байсан ч гэсэн домын энэ зан үйл ашигладаг, хэрэгэлдэг, ойлгодог. Монголчуудын хүчрхэг байсан тэр үед домыг одоо ашиглаж байсан тийм баримт таны судалгаан дээр байдгүй. Байлгүй яах юм бэ? За жишээ. Дайн тулгаанд орохдоо домыг маш хэрэгэлдэг байсан. Нэгдүгээрт. Хоёрдугаарт байгаль дэлхийн байгалийн үзэгдлүүд биш үү? Энтэй бас харьцаж домыг хэрэгэлдэг байсан. Ил далд хоёр ертөнцтэйгээ зэрэг харьцаад эхэлж байгаа. Ил далд ертөнцтэй одоо зэрэг оршоод эхэлж байгаа үеийг хэлээд байгаа шүү дээ. Одоо ухамсарын үед тийм ээ? Тий, амьдралын үед. Тэгээд ямар үед ингээ хүчгүй болоод байна гэдгээр би зүгээр ингээ ярьчвал хитрхийн шинжлэх ухаанчлаад хитрхийн нэг арга ертөнц рүүгээ материалын ертөнц рүүгээ материан анхдагч гэж тавиад ухамсараа хоёр дахь гэж тавиад бүх юмыг нэг яг 5 мэдрэхүйд харагдаж байгаа тэр зүйлэрийг хэмжээд ихсэн үедээ нөгөө бэлэг ертөнцөө буюу далд ертөнцөө орхиж байгаа тийм үү. Тэгэхээр нөгөө жоохон судрал явагдаж байгаа шүү дээ. Яг 13 дахь зууны үед чинь хоёр ертөнцтэй зэрэг оршоод эхэлсэн хүмүүс. Нөгөө байгалийн үзэгдлүүдтэй харьцаад гэсэн, тэнгэрийн үзэгдлүүдтэй харьцаад гэсэн, ихтэлгийн тагаа харьцаад ихсэн энэ үед бол нөгөө нэг өссөн хүсээгүй зүүн бэлэг, нөгөө сүмсгэл чадвар, нөгөө энэ эрчмийн бие, энергийн бие боломж чадамжуудаа тэлээд эхлэхээр чинь хүн хүчрэг болоод гэсэн. Тэгэхээр тэр үед бол нөгөө нэг яа харахгүй дайн тулгаан хийж байсан үед домыг өргөн хэрэгжилжсэн байлээ. Домыг тэгээ байгаль дэлхийн одоо үзэгдлүүдийн цаана байгаа тэр хүчтэй нэгдэж жишээлбэл дайн хийжсэн түүх зөндөл байгаа шүү дээ. Энэ чинь домоор хэрэгжилжсэн учраас тэгж ялж ийснээс биш цөөхөн хүн яаж дэлхийг ингээд талыг бас жоохон асуудалтай шүү дээ. Тэгэхээр хоёр нь бол эртний монголчуудын одоо
түүхэн сурвалж бичгүүдэд Тэмээс ирхэн бас энэ судлаач эрдэмтдийн бичснээр одоо дайны тэнгэр дахин гэдэл энэ бас л домын арга юм шиг байна тийм ээ. Эх орны 2 дугаар дайны үед Герман Москвад маш ойрхон ингээд тулцсан байхад яагаад тийм маш их хүйтэн өвөл болвоо гэд. Тэгээ энэ халим гаралтай, Монгол гаралтай, Бурайд гаралтай одоо лам одоо хүмүүсийн ч гэдэг юм уу те тэнгэрс дайрсд хүмүүсийн одоо далд ертөнцийн эрдэм ухааныг ашиглаж маш их хүйтэн өвөл болгосон гэдэг нэг зүйл одоо албан бус тийм зүйл ингээд явж яадаг. Тэгэхээр тэр болгоныг бид нар нотолж чадахгүй ч гэсэн гэдэг одоо хүүхд тусны жаахан ингээл нэг үйл ядал учир зүүн олдохгүй байхад ширгэлдэг тийм ээ. Тийм тэгэхээр зэрэг та одоо ингээд энгийн зүйлээс эхлээд энэ талаар тодруулж хэлээч. Энэ нь бол энэ өөрөө бас их тийм эрдэм ухаан юм гэдгийг одоо хүмүүс бас мэддэг л дээ. Тэг яг нэг ганцхан дом хэрглэж исэн гэж бас хэлэхгүй те. Гэхдээ би дом ярьж байгаа гэдэг утгаараа өөрөө домын илүү төлхөө судалж байгаа гэдэг утгаараа бас олон зүйл дом хэрглэж исэн гэдгийг хэлээ те. Цаана нь бол шүү нэг шид байгаа, увдс байгаа. Нөгөө эрдэмэл байгаа штэ. Зүгээр одоо байж байгаа салхи юунаас яаж дэгддэг юм бэ гэдгийг таньчихсан байна. Яаж бороо ордог юм бэ гэдгийг таньчихсан байна. Яаж өвлийг нүүлгдэг юм бэ гэдгийг мэдчихээд байна штэ те. Тэр зүйлтэйгээ холбогдож нөгөө нэг домын цаана эрчмийн өндөр, эрчмийн хууль гэдэг зүйлийг таньсан байхгүй. Эрчмийн задрал, эрчмийн нийлэгдэл, эрчмийн хувьсал гэдэг зүйлийг өөрөө таньсан тэр эрдэм ухаан оюун л байгаа штэ тий. Тэрийг бас бодоод. Таныг энэ Монгол домын талаар нэлээх үнзгэрэлж одоо бас судалж байгаа гэж би сонссон. Тэгээ энэ Монгол домыг та ингээ англиач гэвэл одоо хэдин хэсэг болох уу? Ямар учрыг хандсан байна? За их багцлж ангилахгүй болдгоо шүү. Ер нь бол ингэдэг 5 мах одоор ангилдаг. Бас нэг арга байгаа. Усан махуудын дом. Шороо махуудын дом, галан махуудын дом, модон махуудын дом, хий махуудын дом гэж ингэж мах бодоор нь ангилвал их цэгцтэй болдог. Би бол тэгж заадаг. Жишээлбэл за тэгээ усан махуудын домоо захта энэ цэгийн 108 элемент гэж ярив те. Тэгэхээр 108 элементийн аль аль нь усан махуудын домд хэрэглэгдэх үү? Эрчмийн төвшөнтэй аль аль нь хэрэглэгдэх, энергийн төвшөнтэй аль аль нь хэрэглэгдэх үү гэдэг ингээд жоохон багшлаа заачдаг. Ямар ч тач байсан яаж ч ангилж болно. Гэхдээ тэрний цаана гол мөн чанарт нь алдагдахгүй байх хэрэгтэй. Дом амтай гэдгийг мартаж болохгүй. Домыг хэрэглэдэг хүмүүс нь тодорхой шалгуур давсан байдаг гэдгийг мартаж болохгүй. Тэгээ дээрэс нь бүх юм чинь нэг зөв хэрэглэж гэнэ, буруу хэрэглэж гэнэ. Үр дүн нь байгаль дэлхийд, их дэлхийд халтай юу? Хүний одоо энергийн бие талтай юу? Амьдрал ах уй талтай юу? Хиймэр сүлдэнд талтай юу гэдгийг мэдчихвэж хэрэглэх хэрэгтэй. Тэгээ тэрийг нэг дэнсэлдэг байхгүй. Эсвэл ингэж болно. Нэлхсийн дом. Тийм үү? Гэрийн дом. Төрийн дом. Ингээд бас англиад бас явчих болно. Хүүхдийн ам гэмтэн гэдэг нэг юм ойлголт. Одоо орчин үеийн шинжилгээ ухаанаар болохоос одоо herpes вирусын гаралтай зүйл. Хөлстэй морины амгаагаар ингээд дараал ингээд идэгшдэг байсан. Энэ их тийм нарийн нандин өв соёл бидний учир нь одоо бас сайн одоо мэдэхгүй ийм зүйл монголчуудын амьдралд бол байсан. Одоо мартагдаж байна. Залуу үеийн энэ тухай ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгэхээр нэгэнт одоо ингээд ийм цаг хугацааны юм байж байгаа. Шинжлэх ухаан гараад одоо нэг хэдэн 100 жил болж байгаа. Гэтэл дом гэшим зүйл өөрөө хүндрэлтэй анх үүснээс эхлээл одоо дом гэдэг зүйл байсан. Одоо хэдэн цаг хугацаанууд ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Би ерөөсөө хичээж захта арга билгийн хоёулыг хөслөе гэж боддог. Ирээд үнэхээр арга ертөнцөөр аргын шинжлэх ухааны эрдэмтэн докторт нь хүрчээ суу. Тийм үү? Бэлэг ертөнцийн гэдэг юм уу тэр эрчмийн энергийн түвшинд өндөр хөгжөлтөд сонирхдаг, таньдаг, мэддэг хүмүүс нь ирээд сууж болно. Хамгийн гол нь ярьж байгаа юм, миний ярьж байгаа үнэн худлаа гэдэг заавал мэдрүүлдэг. Мэдүүлдэг тэр хүн өөрөө яагаад гэвэл харахгүй байж болно. Өнөртөхгүй сонсохгүй байж болно шүү дээ хүн болгоны одоо 5 мэдрхийн одоо чандад хүрэх чадамжууд өөр учраас. Гэхдээ тэрийг юм сургалтынхаа түвшинд мэдүүл заадаг шүү. Аль болохоор сая 5 махад гэхэд нөгөө 108 элементтэй энэ нь төмөр одоо шороо махуудтай ангилагддаг юм аа. Ингээд задлж. Заахлаар хүн эргэлзэхгүй байх боломжийг бүрдүүлж байгаа шүү нэгдүгээр. Хоёрдугаар түрүү нөгөө ярьсан дом амтай гэж ярьсан шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө гол нь бүх юм амтай гэдгийг л мэдэх ёстой. Бүр суурн юм. Ямар ч нөгөө далд ертөнц сонирх нь өв соёл сонирх нь тийм үү? Шид өвдөж сонирх нь мэдгүй юу сонирхдаг юм ба. Бүх юмний цаана ам байгаа гэдгийг л маш сайн ойлгох ёстой бүр.
маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ домтой холбоотой энэ олон зүйлүүдийг яригддаг боловч энийг тийм учиртай гэдэг бичиг номонд шингээж үлдээсэн зүйл байдгүй. Голдуу тийм учиртай шүү, ингэх ёстой шүү гэдэг юм аман хэлбэрээр ингэж настайчуд ярьдаг байсан л да. Энэ зүйл дээр та санал нийлэх үү? Монгол домын судар гэж зүйл бидэнд үлдэж юу? Тийм зүйл байдаг штэ. Ер нь домыг ямар шаардлагаар хэрэглэдэг? Зөв амьдрахад гэдэг юм уу? Байгаль дэлхийдээ халдгүй. Өөрийнхөө үл садад халдгүй. Өөртөө халдгүйгээр л тэрийг хэрэглэх ёстой. Өөртөө нэг цагаан сэтгэлээр хэрэглэх юм бол хийж болохгүй дом байхгүй. Атгаг муу санаанд ор хэрэглэх юм бол олон дом хориотой бөгөөд ардаа маш хортой үр дагавартай л гэж байна. За хүн амьдарч байгаа газар нутаг тэгээд угсаа, залганж, үндэсний яснаас шалтгаалаад их олон төрлийн Монголд ихэд бас дом байт юм шиг байгаа юм. Мөн тэгээ ястан үндэстэн болон тухайн газар нутгийнхаа онцлог. Тэгээд Баруун аймгийнхан бол илүү алтай тал руугаа, алтайн өндөр улсын сүрлэг сайхан тийм уулын сайхан эзэдүүдтэй сүлж холбогдож явдаг утгаар автгаар тэдний зан үйл нэг өөр, бас хэрэглэх дом нэг өөр, илүү амиа илүү газар нутгаа хамгаалсан, илүү байгаль дэлхийгээ өмгөөлсөн тийм домыг түлхүү хийдэг жишээний. Тэгэхээр нэг жишээлбэл говьруу гэдэг юм уу те одоо амьдрдаг хүмүүсийн дом илүү тийм хүний амьдралын нэг зөв голдрол руу гэдэг юм уу, эрдэм ном руу гэдэг юм уу, гэгэрэл гэдэг зүйл рүү хөтлсөн тийм домоо түлхүүгээд ингээд онцлогоос хамаарна. Ямар улс үндэстэн ястан болгон ч өөр нь тодорхой зорилготой л байгаа гэдгийг л тодорхой зорилготойгоор тодорхой нэг үнэт зүйлстэйгээр л энэ тухайн газар нутагт амьдарч ирсэн. Тэгээд хүссэн хүсээгүй монгол хүн болгон өөрөө тэр нутаглаж байгаа газар нутгийнхаа тэр нэг тахилгатай, шүтэнтэй, хайрхттай тийм үү. Ариун дагшин гол гориг тэр нуур цөөрөн далай тэнгис тэдэртэй холбоотой учраас тэндээсээ эрдэм тэндээсээ амьдарч хата хар суралцсан, тэнтэйгээ харьцсан гэдэг чадвараараа өөр дом хэрэглэдэг, зориултайгаа дом хэрэглэдэг. Тэгээ чадварууд нь өөр байдаг. Тэгэхээр тэрнтэй нь холбож л судлан заавал бид бүхэн тэгвж болохгүй шүү, ингэж болохгүй шүү гэдэг маш олон тийм хорио гэх юм уу, цээр гэх юм уу зүйл ингээд бидэнд үлдсэн л дээ. Гэтэл энэ цаг хугацааны ирэхээр ингээд багасаад энэ тухай мэддэг хүмүүс ховордоод байна. Тэр дом түгхэл, цагаан домууд түгхэл хэрэгтэй, хөх домууд түгхэл хэрэгтэй. Нарийн тэр улаан дом, хар домыг тэр чаддаг хүмүүс нь мэдэг сураг. Энгийн ахуйн тэр цагаан домууд байна шүү дээ, сүүн домууд, амтны арьс үсээр хийдэг домууд, тийм энгийн хүүхдийн ялхсын дом, хүүн дом, ихсийн дом. Тэгээд энэ Монгол хууц хунарын тэрний домуудыг хүн болгонд мэддэг байх хэрэгтэй л байхгүй. Тэгэх юм бол их олон зүйл иргэндээ, их олон зүйл сайн тал руугаа иргэн. Сайн тал руугаа иргэн тий. Монголчуудын зүүр зүг гэж зүйл байна. Нэг 2-3 хүн холбоо үгэнд хэдхэн үгэнд ингээ багтаацсан асар их тийм цаана задлж бодвол учир шалтгааны ухаан болохгүй дэнс гэдэг маш их зүйлийг ингээд хэдхэн үгэнд багтаачаад тэрийг ингээд тэгэх ёстой шүү гэдэг аман хэлбэр хүмүүстэй захиа явж яадаг. Та энэ талаар тодруулаач. Тийм монголчууд өөрсдөө нэг хүүхдийн хүмүүжлийн талаар тухайн айлын ээж болгоно, эмээ болгоно энэ цагийнхтай зөвлөх юмд маш мундаг сургам хүмүүжүүлдэг. Багш нар, доктор, профессоруд байсан гэж үнэхээр үзмээр. Тэгээд яагаад тэгж хэлж яах вэ гэхээр яг зан заншлаараа ингээд хүмүүжүүлж чинь, ахуугаараа хүмүүжүүлчихэж байгаа, сургачиж байгаа. Гэхдээ нэг хэрэгжилж байгаа зүйл нь түрүүний хэлдгээр зүг амьтай. Энэ ам гэдэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Яагаад монголчууд сүнстэй бүхэн амьтай, амьтай бүхэн эрчимтэй. Тэгээ энэ хорвоо дээр эрчим үгүй зүйл байхгүй, ам үгүй зүйл байхгүй гэж тайлбарладаг. Өвдөө зин чинь өөрсдийнх нь үр дамдаа өвлүүлээд үлдээсэн бас нэг өв штэ. Тэгэхээр тэн дээр дөрөлөө өгсөөр зүр зүг болгон бас амьтай. Тэрийг бичгийн өндөр хүмүүс, оюуны өндөр хүмүүс бодон энэ зүр зүг үгийг хэлэх юм бол хүүхдийн энэ сэтгэн бодох тархинд, энэ тогтоох тархинд, энэ цээжлэх тархинд тэр бөөмийг идэвхжүүлдэг юм байна. Энэ нүдний харааг сайжруулдаг юм байна. Энэ сэтгэхүйн чадварыг тэлдэг юм байна. Гэдэг энэ хөдөлгөөнийх нь ур чадвар эвдэг сэргээд юм байна. Тэгээд зохиоцсон байдгийн бүр энэ бол бүр гайхалтай шүү. Ер нь сүүлийн үед
энэ хүүхдүүд үлгэр сонсох их баг болчих шиг боллоо. Тэр нь баг байхад монголчууд хүүхдүүддээ одоо амаас ам дамжсан өвөө эмээнэр аав ээжнэр ингээд хүүхдүүдэд үлгэр ярьж өгдөг. Тэгэхээр энэ үлгэрийн ач холбогдол гэж юу юм? Үлгэр өөрөө бас тийм их хүнийг хүмүүжүүлэх, хүүхдийг одоо зөв хүн болгоход ингээд орчлон ертөнцтэй танилцуулахад асар их тийм утга учиртай байжээ. Тэгээ үлгэр гэдэг энэ талаар та юу гэж боддгоо? Би өөрөө нэг үлгэр сонсч өссөн хүүхэд. Жохон багт араадуу байлаа шүү дээ. Одоо танаа орой болгоно нэг үлгэрийн цаг боллоо гэж хэлдэг шүү дээ. Тэгэл нөгөө үлгэрээ сонсчоод тэгэл унтдаг. Зүгээр одоо нэг дахиад нэг үлгэрээ судлаад тэгэхээр үлгэрийг анх хэн зохиосон байдгийг. Үлгэрийн цаана ямар одоо бас л эрдэм байгаа штэ. Энэ үлгэрэн дээр энэ үгийг шигтгэхгүй, энэ үгийг шигтгэхгүй байх уу? Энэ үлгэрийнхаа баатрыг тэгж нэрлэхгүй байх уу гэдэг. Энэ гэдэг утгаараа үлгэрийг унших үг болгоно л амьтай л гэж бас дахиад хэлэхгүй бол болохгүй нэ. Яагаад гэвэл бид нар өөрсдөө амьд хүний бүтээл, бидний эс болгон амьтай байна. Тэр эс болгонд чинь дандаа амин тижэл дутаад байна. Тэг амин одоо хүн тэгдэг үстэй ингээл жоохон урмаар тэтгэчгэд хүн чинь хийж бүтээх чадвараа ингээ ахдаг шиг нөгөө тэр олон түмэн хэдэн тэрбум хэдэн их 80 дис дотор чинь тэр зүйлүүд хэрэгтэй байхгүй ялангуяа тархинд шүү. Бүр ялангуяа тарих зүрх тарих хоёрт. Тэгэхээр нөгөө үлгэрүүд чинь хүний нөгөө дандаа сайнтлын бааtruуд нь ялт төсдөгч гэдэг юм уу те хүний өрөвч нинжин сэтгэлийг хайрлах энерги сэтгэлийг энэ бол дандаа амар сайхандаа жаргаваа гэдэг сэтгэл. Тэгэхээр тэрний цаана нөгөө хүний чинь нөгөө зүрх сэтгэлийг эмчилж засаж тийм өдөөж тэр унган төрлөх тийм өгөгдлийг сэргээгээс гадна тархийг нь дандаа сэргээж идэг. Тэгвэл үлгэр уншаад хараа сайжирна. Үлгэр уншаад хүний ой тогтоол сайжирна. Үлгэр уншаад хүн одоо сэтгэхүйн чанар сэтгэхүйн хөгждөг. Үлгэр сонсохгүй болохоор өнөөдөр хүн чинь ядчил одоо юу гэдэг окторгоо ертөнцөө таних, өв соёлоо таних тэр зүйл нь багасаад байна шүү дээ. Гэтэл нөө үлгэрт чинь өв соёл чинь тэр чигээрээ байгаад. За монголчууд өөрсдөө бас ийм одоо тэнгэр үзэлтэй ийм хүмүүс. Тэгэхээр монголчуудын одоо тэнгэр үзлийн талаар та ямар хуу бодолтой явдаг вэ? Учиргүй нэг тэнгэр гээл дэвээд ах нь юу юм? Гэхдээ яг л сая шиг өв соёлороо л явж шүү дээ. Ягаад тэнгэр шүтлгийг монголчууд үр удамдаа өвлүүлсийн өөртөө шүтэд дээдэлж авсан юм? Ягаад тэнгэртэй харьцах том соёлтой байсан юм? Тэнгэрийн цаана юуг багтааж исэн юм? Тэгээ ягаад нөө хиймэртэй цоглох хүмүүсээ тэнгэрлэг хүмүүс. Энэ ч мөн тэнгэртэй шүү гэж яриад байгаа. Тэдний чинь цаана бас нэг тэр агуух том философч нь явагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэнгэр шүтлэг бол байх ёстой. Дээдлэх ёстой. Хүн ер нь дээшээ тэмүүлж авч ижил хэмэрлэг цоглог биш дээ. Газар ширтэж явах юм бол газараа ширтэж явсараа л бүгтийгөөд гэдэг шиг тэр тэнгэр шүтсний бороо гэж байхгүй шүү дээ. Тэнгэр үзэлтэй байсны бороо гэж байхгүй. Харин хизээ тэнгэр үзэлтэй гэдэг илэрхийлэх юм. Хизээ тэрийгээ одоо тэнгэрээ зөв голдролоор нь шүтэх юм. Тэг яагаад алтан газуудыг шүтэж байгаа? Жишээлбэл алтан газуудыг шүтгэхийн цаана юу байгаа? Ямар хүч байгаад байгаа? Монголчууд яагаад заавал өөр одыг шүтээг алтан газыг шүтээдсэн? Яагаад одоо 7 бурхан одыг шүтээдсэн? Яагаад наран залбираадсэн? Эннийхээ мөн чанар утга учирыг таньчих хэрэгтэй байна. Тэгэхээр манай монголчуудын дунд гал голомтоо одоо галаа тахих гэдэг ийм зүйл байдаг. Бас л нэг домын нэг хэлбэр. Энэ бүр олон зуун жилээс өмнө одоо галыг тэгж тарих ёстой, ангих ёстой, ийм зан үйл хийх ёстой гэдэл ингээд одоо орчин үеийн хэрэг бичгэрч гэсэн ингээд орчуулагдаад ингээд хэвлэгдээд явцсан байдаг. Тэгэхээр монголчуудын хувьд энэ галын дом гэдэг ямар үнцэнтэй юм, ямар учир шалтгаантай юм. Энэ талаар та хэлээч. Төрийнхаа галыг алтан газ одныг галтай буюу амьтай, амин галтай. Тэр шар одоо цөмийн галтай холбочдөг, домноод холбочдөг. Тэгэнгүүт нөгөө ингээд дээшээ харахад докторгүй ертөнц бүгдээрээ алтан газд одыг тойроод эргэж штэ. Бүгд төрөөн тойроод ард түмэн уг нь нэгтрах тийм хүч цаана үйлчлдэг. Яг алтан газдны хүч үйлчлээд эхэлж штэ. Тэгэхээр өөрөө ирэхгүй хүмүүс нэг төрөө дээдэлдэг, төрийн хан гал голомтыг ариун байлгахыг хичээдэг, төрөө ингээд хамгаалдаг гэдэг юм уу тийм одоо хүч цаана домынх нь хүч үйлчилж байгаа. Тэгэнгүүт нөгөө айлууд галаа тахихдаа тэр нэг төрөөн дээдэлдэг төрийнхаа галаас галтай айлууд толгоныхаа галыг холбочих юм бол нөгөө алтан газуудтай холбогдсонтайгаа адилхан нөгөө айлуудын гал голомт чинь төрийнхөө гал голомттой холбоо төр нь хүчрэг байх юм бол тухайн айл голомт болгон хүчрэг байх, ариун байх, дагшин байх, нефт байх, эвтэй байх тэр үндэс тавигддаг. Жишээлбэл тийм том байдаг. Гэхмэчлэн ингээд байгалийн зөв тогтолыг, орчлон ертөнцийн зөв тогтолыг цаана байгаа тэр хуйлуудыг
хуйлуудыг бий болгосон том орон дэд эрдэмүүдийг таньсан эцэг өвгдүүд маань дом гэдэг зүйлийг бүтээсэн шүү. Тийм учраас Монгол домоо сайн судлаарэ. Илүү нэг яг гадаадын дом судалдаг хүмүүс байна. Тэгвэл зэрэгцүүлээд Монгол домоо судал. Монгол дом гайхамшигтай бөгөөд одоо үеийн үед өвлөгдөөд явж байгаа. Тийм л хариу нандин зүйл. Маш олон өв соёл тэр дундаа одоо домын талаарх олон зүйл одоо бидний үед мартагдаж гээгдэж байна. Тэгэхээр энэ сайхан нарийн нандин өвийг судлаж одоо бас олон түмэндээ одоо түгээж яваа бас танд маш их баярлалаа. За тэгээд бас энэ боломжийг ашиглаад Монголын ард түмэндээ Монгол одоо өв соёлоо сайн судлаарч тий Монгол өвөө тэгээч бид нар ингээд энэ 90 цэвэр өв гэж нэрлэдэг хаанч байхгүй бусад улс орнд байхгүй энэ 90 цэвэр өвийг зөвхөн монголчууд хэрэглэж явах заяатай энэ 90 цэвэр өвлөөд явах юм бол энэ олон өнөөдрийн тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудал байна уу мөнгө санхүүгийн асуудал байна уу эв нэгдлийн асуудал байна уу энэ олон үл ойлголцлууд цаанаасаа л байхгүй болоод жигдрэх утга учиртай тийм тэнгэрлэг сайхан ард түмэн шүү. Тэгээд бас санаа ярилцлаганд одоо нэвтрүүлэгт орсон байх баяртай байна. Энэ боломж олгоод бас үгүй ард түмэнд дайх. Үнэхээр урайлах тийм боломж олгосонд баярлалаа. Танд баярлалаа. Ажлыг амжилт хүсье. Мандала подкаст тийм хүндрэлж байна. Анхаарал хандуулсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.